Сунтай бол зүгээр нэг тоогооч биш. Тэрээр мөн мимүү химээх жижиг боловч гайхалтай алдартай рестораны эзэн юм. Гаднаас нь харахад энэ нь энгийн газар шиг л харагдаж байна. Гэвч бодит байдал дээр энэ бол Солонгос юм. Хамгийн харгас хэрцгий дээрэмчдийн өдрийн хоолны номер 1 газар юм. Нэгэн өдөр Сунтай болон түүний хамтрагч Компью хоёр дуудлага ирнэ. Тэднийг захиалга амгцаа огт эргэлзэлгүйгээр гарч явна. Тэдний очих газар бол нэгэн нарийн мухар гудамж байв. Тэнд тэдний хамтрагч гангстер Понхо өрсөлдөгч бүлэгт бараг зодуулж унах шахсан байлаа. Сунтай Компью хоёр ирэхэд Понхо баг зэрэг гайхаж бодлоо. Яагад гэвэл аврах ажиллагаанд ердөө 2 хүн ирсэн мөртлөө тэд огт сандарсан шинжгүй дэндүү тайван харагдана. Тэр үед үнэн ил болдог. Эдгээр 3 хүн жирийн гангстерүүд биш юм аа. Тэд бол Сигупа гэдэг хүчрхэг гэмт бүлэглэлийн дэд боссууд байлаа. Одоо тэдний ажил эхлэх цаг иржээ. Өдлөгөө тухайн газар хэрцгий ширүүн гудамжны тулаан эхэлж бүхэл бүтэн дүүргийг дөргөн. Тэр мөчөөс бүх зүйл эхэлнэ. Тэр орой тэдний босс Дайсу ялалтаа тэмдэглэн оройн хоолоор тэднийг дайлна. Тэд Сигупагийн нэг өрсөлдөгч бүлгийг ялсан байлаа. Хоолны үеэр Дайсу хэлэхдээ тэдний байгууллага Солонгосын гэмт ертөнцийг бүхэлд нь хянахад тун ойрхон байна. Одоо хитгэн газар л бусад бүлгүүдийн гарт үлдсэн. Үүнд нь хотын уламжлал зах дээрх бонд, нэг шөнийн клуб, эдгээрийг Шоктон гэдэг хүн удирддаг. Тэгээд тэд дараагийн алхмуудаа төлөвлөж эхэлнэ. Маргааш өглөөнд тэд доор ажилтдаг хүмүүсээ ч авч явсангүй. 3 дэд босс даалгавруудыг өөрсдөө гүйцэтгэж эхэлнэ. Удалгүй хот даяар гудамжны зодоон гарч эмх замраагүй байдал тархав. Сигупа Солонгосын гэмт ертөнцийг бүрэн эзэлж чадна. Тэр өдөр тэд Сэм гэдэг өндөр албан тушаалтай хүнтэй уулзахаар дуудагдана. Албан ёсны эрх шилжүүлэх уулзалт байлаа. Ингэснээр Дайсу улс даяарх хамгийн том гангстер босс гэдгээр хүлээн зөвшөөрөгдөнө. Шагнал болгон Сэм түнд том офисын барилга өгч Сигупагийн шинэ төв байр болгохыг санал болгоно. Дайсу бодч амжилтгүй зөвшөөрч энэ том ялалтыг өөрийн үнэнч дэд боссуудтайгаа тэмдэглэв. 10 жилийн дараа Сунтайгийн амьдрал их өөр болсон байлаа. Түүний ресторан Мимүү маш амжилттай болжээ. Эхнэр болон туслах залуу Тайгугийнхаа тусламжтайгаар тэр олон 10 ажилтныг тижээж чаддаг болсон байна. Нэг өдөр ресторан маш их ачаалттай байлаа. Учир нь Хана банкны төлөөлөгчид ирж шалгах ёстой байв. Тайгу ресторанаа томруулахын тулд банкнаас зээл авах гэж байгаа юм. 나순태 준비됐나? 당연하지. Банкны хүмүүс хоолыг маш их таашааж идэнэ. Тэд гайхаж, "Энэний нууц жорн юу юм бэ?" гэж асууна. Сунтайгийн эхнэр тайвнаар тэд ердөө энгийн уламжлал ийм л орцод ашигладаг. Ямар ч онцгой зүйл байхгүй гэж хэлв. Банкны хүмүүс гайхширна. Ийм энгийн зүйл ийм амттай байж чадна гэж төсөөлөөгүй байлаа. Эцэст нь тэд зээлийг зөвшөөрөхөө амлана. Гэхдээ нэг нөхцөлтэй. Сунтай болон эхнэр нь ямар ч гэмт хэрэгтэй холбоогүй байх ёстой. Энэ үгийг сонсоод хосууд хэсэг чимээгүй харц солилцсон. Тэр орой гэрт нь маргаан гарнаа. Сунтайгийн эхнэр уурлаж, ийм олон жил өнгөрсөн ч тэр гангстерийн дэд босс хэвээр байгаад нь гомдлно. Түүнээс гадна түүний бүлгийн хүмүүс ресторанд үнгүй идэж уудган заримдаа алдагдал авчирдаг гэж хэлэхэд Сунтай өөрийгөө хамгаалж гэмт ертөнцөл түүнд амжилт нэр хүнд авчирсан гэж хэлнэ. Маргаан гинт цогслоо. Тэдний охин Нами өрөөнд орж ирсэн байлаа. Тэр ямар ч эргэлзээгүйгээр гангстеруудаас мөнгө авч эхлэв. Энэ нь түүнд энгийн жирийн мэтэл байлаа. Түүнийг харж зогссон эцэг их нь балмагдав. Хөөрдөм охин нь дуршлагтай гэмт хэрэгтэн шиг айшилж байгааг хараад тэд юу хийхээ мэдэхгүй болов. Маргааш өглөө Сунтай охиноо сургуульд нь хүргэж өгөхөөр гарав. Замдаа тэр асуунаа. "Чиний хамгийн сайн найз хэн бэ?" Охин нь хариуд нь асууна. "Найз гэж юу юм?" Энэ асуулт Сунтайгийн зүрхийг хүчтэй цохив. Гинэт тэр өөрөөсөө асууна. Тэр эцгийнхээ үүргээ алдсан юм биш үү? Сургууль дээр очиход бодит байдал бүр тодорхой болно.
Бусад хүүхдүүд Намитай өөрөөр харьцаж байлаа. Тэрхэн мөчөд эхнэрийнх нь хэлсэн үг санаанд орж гангстерийн амьдрал огных нь ирээдүг сүйтгэж магадгүй гэдгийг ойлгоно. Энэ хооронд Дайсугийн амьдрал бас сайн байсангүй. Тэр бизнесээ өсгөхийн тулд банкнаас зээл авах гэж оролцсон ч шууд татгалцсан хариу авав. Яагаад гэвэл тэр гэмт бүлгийн босс гэдэг нэртэй байв. Тэр бүр өөрийн бардам зангаа дарж, гуйж, говшиж үтсэн ч шийдвэр өөрчлөгдсөнгүй. Тэр үед сунтаа ирж түүнийг тайвшруулав. 금연입니다. 야 씨발놈이야! 참으세요. Оройн Дайсу нууцаад илгэнэ. Хамгийн хүчрэг гангстер байх нь хүмүүсийн боддог шиг тийм ч сайхан зүйл бишээ гэж хэлнэ. Хууль ёсны бизнесүүд түүнтэй хамтрахыг хүсдэггүй. Ямар ч асуудал гарсан бурууг нь үргэлжил түүнд тогтдог. Дарамт нь маш их тул тэр сэтгэлээ тогтвортой байлгах эм хүртэл уудаг байлаа. Сунтай түүнийг чимээгүй сонсно. Дараа нь тэр түүнд нэг тогтоо өгөв. Эхэндээ Дайсу үүнийг өрөвдөж өгсөн мөнгө гэж бодоод уурлав. Гэвч Сунтай тайлбарлана. Энэ бол мөнгө бишээ. Түүний огцрох өргөдөл юмаа гэж хэлв. Энэ мэдээ Дайсуг зочирдуулна. Тэр хутаг гаргаж ирээд гэхдээ ашиглахын оронд Сунтайд өгнө. 조직의 전통대로. Тэр хутаг бол жирийн зэвсэг биш. Сикопа бүлгийн эрх мэдлийн ариун бэлэг тэмдэг. Түүнийг барьсан хүн халдашгүй болдог. Ингэж өгсөн нь Дайсу Сунтайд итгэж хүндэлж байгааг харуулж байна. Дотроо тэр өөрөө ч Сунтай шиг ингийн амьдрахыг хүсдэг. Гэхдээ өөрийн эхнэр ирээдүйн хүүхдүүдийг аюулд оруулахыг хүсэхгүй байлаа. Сунтай гэртээ ирэхэд эхнэр нь түүнийг тэрнэ. Удаан хугацааны дараа анх удаа тэд шинэ амьдрал эхлэх гэж байгаа мэдрэмж авч байлаа. Тэд унтаж буй охиноо хараад одоо л түүнд илүү сайхан жирийн ирээдүй өгөх болно гэж итгэлтэйгээр харж согслоо. Гэвч яг найдвар төрж эхлэх тэрхэн мөчөд бүх зүйл нуруу унав. Маргааш нь Сикупагийн төв байранд муу мэдээ ирлээ. Дайсу өөрийн өрөөндөө нас барсан байдалтай олдов. Яагаад ийм алхам хийснийг нь хэн ч мэдэхгүй. Удалгүй мэдээ тарамагц цагдаагийн дарга Чүник ирнэ. Дайсутай хамгийн сүүлд уулзсан хүн нь Сунтай байсан тул түүнээс бүх зүйлийг тайлбарлахыг хүснэ. Сунтай болсон явдлыг нэг бүрчлэн тайлбарлав. Эцэст нь бүгд нэг дүгнэлтэнд хүрнэ. Дайсу удирдагчийн дарамтыг даахаа болж туйлдаа хүрсэн бололтой. Өдөр өнгөрөх тусам бүс нутаг даяарх гангстерууд ирж хүндэтгэл үзүүлнэ. Уур амьсгал маш хүнд байлаа. Хинч Понхоо шиг хүчтэй шаналсангүй. Тэр Дайсуг зүгээр нэг удирдагч биш, гэр бүлийн хүн шиг хардаг байсан юм. Хоёрдугаар хүн болохын хувьд Понхоо үлдсэн бүх хариуцлагыг үүрэхэд бэлэн байлаа. Гэвч гинт нэг асуудал гарч ирнэ. 배짜 씨발. 이달에 말일까지 상환되지 않으면 연체 중이시고요. 절차대로 진행하겠습니다. 법인 차량들도 전부 차업해서 모두 연대보 중이시죠? 배짜 씨발. Дайсу асар их хөрвөлдөөсөн байв. Өрөөнд нам гүм ноёрхов. Хин нь энэ үрийг хариулах ёстойг хэн ч мэдэхгүй. Бүлгийн нэр хүндийг хамгаалахын тулд тэд дээд удирдлага шинэ удирдагч сонгохоор шийднэ. Тэр орой сайн болон дээд зөвлөл хаалттай хурал хийж боломжит залгамжлагчдыг хилэлцэн. 3 нэр дэвшигч байлаа. Нэгт нь Гюмпю. Тэр бол найдвартай, айдасгүй, бас танк шиг бийтэй. Тэр бейсболын цохиураар ганцаараа ч замдаа таарлцсан хэнийг ч байсан унгаж чадна. Гэхдээ асуудал нь тэр шоронд байгаа. За тэгвэл хоёрдугаарт Понхоо. Тэр бол ирч хүчтэй, шийдэмгүй. Гэвч удирдлагын дэмжлэг бага. Гуравдугаарт Сунтай. Сэмийн бодлоор хамгийн төгс сонголт. Түүний нүдэнд Сунтайд бараг сул тал байхгүй байв. Маргааш өглөө Сунтайд бүх зүйл өөрөөр иргэнэ. Тэр их нартайгаа Ханаа банкн дээр очиж ресторан хэлэх хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэнэ. Тэр гарын үсэг зурхад бэлэн байлаа. Гэвч гэрээг уншихад нэгэн аимшигтай нөхцөл гарч ирэв. Хэрвээ тэр гэмт хэрэгтэй холбоотой гэдг нь нотлогдвол зээлийг 5 дахин нугалж буцаан төлөх ёстой байв. Сунтайгийн уур нь бараг дээд цэгтээ хүрээд дэлбэрэх шахна. Гангстеруудыг доод зэрэглэлийн иргэд мэт үзэж байна гэж бодно. Аз болоход эхнэр нь түүнийг тайвшруулж асуудал дэгдэхээс сэргийлв. Ингээд гэрээ албан ёсоор батлагдаж Ханаа банк түүний бизнесийн гол хөрөнгө оруулагч болно. 근데야. 축하한다. Гэтэл удалгүй Сэм дахин нэг шок мэдээ дуулна. Тэр орой Сунтай Сикупагийн дараагийн удирдагчийн нэр дэвшигч болохоор зөвлөлтөд уулзах ёстой байлаа. Шүн олоход Сунтай хатуу татгалзна. Тэр 50 амьдрахыг хүсэж байна. Гэр бүл бизнес ирээдүгөө эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна гэдгээ хэлв. Гэвч зөвлөл түүнийг шахсаар л байв. Тэдний нэгэн түүнийг бүлэглэлийг удирдах ресторанаа зэрэг ажиллуулж чадна гэсэн санаа хүртэл дэвшүүлдэг. Тис өөр хоёр ертөнцийг жонглертох нь тийм ч том асуудал биш юм шиг л ярьж байлаа. Тэр үеэр Понхоо
Өөрийгөө удирдах хийж чадна гэж маргасан ч хинч түүнийг сонсохгүй бас тоохгүй байв. Ингэж хилэлцүүлэг олон цаг үргэлжилнэ. Эцэст нь шийдвэр гарав. 3 хоногийн дараа сонгуул болно. Нэр дэвшигч бүр гишүүдийг яагаад өөрийгөө сонгох ёстойг ганцхан удаа тайлбарлана гэж хэлв. 이렇게 정리하자. Сурчлагын өдөр ирлээ. Эхлээд сунтай гарч ирнэ. Гэхдээ тэр илтгэл хэлсэнгүй. Тэр зүгээр л хоолны тавгууд байрж орж ирлээ. Гангструудын нүд нь гялалзаж эхэлнэ. Түүний хоол домог шиг амттай гэдгийг бүгд мэддэг болохоор тэр итгэлтэйгээр хэлнэ. Хэрвээ та нар надад санал өгөхгүй бол би та нарт өдөр бүр үнгүй хоол хийж өгнө гэхэд бүгд түүнийг дэмжиж байлаа. Дараа нь Понхогийн ээлж ирэв. Тэр урам зоригтой гарч ирэв. Гэвч хэн ч анхаарахгүй. Стратеги өөрчлөх гэж оролцсон ч айл хэдийн оройтсан байв. 임의로 아니면 절대 못 되시지 않습니까? 근데 자율주행은 테슬라입니다, 형님. 지금부터 저 Сунтай харин маш тайван байлаа. Тэр яалах ямар ч боломжгүй гэж бодож байсан болохоор л тэр ресторан амжилттай, хүмүүс хоолнд нь дуртай, амьдрал сайхан байлаа. Гэвч энэ байдал удаан үргэлжилсэнгүй. Гинт нэг ажилтан гүйж ирэв. Сонгуулийн дүн гарсан түнд хэлв. Хүлээлтээс эсрэгээр байв. Сунтай ялсан байлаа. Тэр одоо Секупагийн шинэ босс болжээ. Маргааш нь ихнэр нь хатуу илнэ. Тэр гангстер ертөнцид буцахыг хизээч дэмжихгүй. Сунтай энэ хариуцлагаас яаж зүгтах аргаа бодно. Тэр Гёмпюг гинт санана. Тэр нэгдгээр нэр дэвшигч байсан ч шоронд байсан тухай бодно. Ингээ Сунтай нэгэн төлөвлөгөө бодож олов. Тэр Дайсугийн зээл хүссэн банк руу очиод ямар ч барьцаагүйгээр 10 тэрбум вон зээлхийг хүсв. Банк мэдээж татгалзна. Сунтай дараагийн төлөвлөгөөндөө шилжив. Зориуд эмх замраагүй байдал үүсгэж банкны ажилтныг хүртэл цохиод ав. 네 마누라랑 지점장이랑 바람났다고. 아니야. 원식이 죽고 잡냐. Цагдаа ирэхэд тэр бүх хэрэгээ хүлээж баривчлагдахыг шаардна. Ингээд цагдаа нар камер шүүсний дараа Сунтайг хохирогч гэж дүгнэв. Банкны ажилтан бүр галзуурах шахав. Удалгүй чүнийг дарга ирнэ. Дахин Сунтай бүх нөхцөл байдлыг дэлгэрэнгүй тайлбарлах боловч түүнийг баривчлахын оронд чүнийг татгалзна. Учир нь хэрвээ Сунтай шоронд орвол Мимио ресторан хаагдаж чүнийг хамгийн дуртай хоолны газар нь алдагдана гэж бодсон хэрэг. Ингээд удаан үлээлгсэн өдөр ирнэ. Сонгуулийн яслалж эхэллээ. Бүс нутгийн гишүүд саналаа өгөхөөр цугларч, саналаа өгцгөөж, санал хураалт дуусав. 순태. 조판호. 나순태. 순태. 나순태. 또 나순태. Ингээд Сунтай 328 санал авсан бол Панхо ердөө 2хан санал авсан бөгөөд магадгүй өөрөө болон Сунтай нараа санал авсан байх. Сэм шинэ боссыг зарлах гэж байтал хаалга гинт онгойно. Хонг хадагтаа орж ирнэ. Тэр Гёмпюгийн ээж Дайсугийн бэлэвсэн эхнэр байв. Тэр сонгуулийн үр дүн хүлээн зөвшөөрөхөөс татгалзна. Түүний хувьд зөвхөн хүн л Секупагийн ёсоор суудлыг өвлөх хэрэгтэй гэж үзнэ. Тэр Гёмпюг шоронгоос судлагдсан бөгөөд одоо Секупаг удирдах хэрэгтэй болсныг дийлгэнэ. Гёмпю урагдан тайзан дээр гарч итгэл найдвар, урам зоригтойгоор ирээдүйн бүлэглэлийн талаар өөрийн үзэл бодлыг хуваалцсан үг хэлж эхэлнэ. Гэвч бүгд түүнийг дэмжлэх хүснэ гэж бодож байхад Гёмпю гинт санаанд оромгүй алхам хийв. Тэр Сунтайг санал болгодог. 아니 왜잖아. 나순태 내가 할게. 안 돼. Гёмпюг цогтож байгааг харсны дараа Сунтайч мөн орхиж явахыг хүснэ. Гэвч Сэм түүнийг ийм амархан явуулахыг хүсэхгүй байлаа. Хэрвээ Сунтай үнэхээр огцрохыг хүсэж байвал эхлээд Гёмпюг буцааж ирүүлэх ёстой гэж хэлв. Энэ хооронд Гёмпю аль хэдийнэ өөрийн бүжгийн студид очсон байна. Тэр бүлэглэлийн дарга болох сонирхолгүй түүний сэтгэл тангод автсан. Шоронд байхдаа ихэлсэн хүсэл мөрөөдөлтөд зориулагдсан байлаа. Бүжгээд автаж, ритмдээ бүрэн автсан Гёмпю гинт ээж нь болон Сунтай ирснийг анзаарна. Тэр сандарсангүй харин бахархалтайгаар бүжгийн ур чадвараа үзүүлж, итгэлтэйгээр эргэлдэж, хөдөлгөөнөө гүйцэтгэнэ. Гэвч ээж нь уурлаж, хүүн эрх мэдлийг өвлөхийн оронд бүжиглэхийг сонгох бодлыг нь хүлээн зөвшөөрч чадахгүй гэдгээ хэлв. Гэхдээ Гёмпю аль хэдийн шийдвэр гаргасан байлаа. Цаг хугацаа өнгөрч түүний том танго шалгаруулалтын өдөр эцэст нь ирлээ. Гёмпю энэ бол түүний мөч гэдэгт бүрэн итгэлтэйгээр явж байна.
Гэвч түүнийг тайзан дээр гарахаас өмнө Сунтагийн бүлгийн гишүүд түүнийг зогсоохоор гарч ирнэ. Гэмпио өөрийнхөө мэддэг цорын ганц арга замаар хариулна. Тэр нь бүжиглэж байхдаа тулалдаж таанга хөдөлгөөнийг тулаан болгон хувиргаж байлаа. Тэр бүгдийг нь түүртлэхгүй ялав. Эцэст нь шалгаруултын тайзан дээр гарч өөрийгөө батлахад бэлэн болсон ч шүүгч түүнийг хоцорсон гэж хэлээд шууд хасчихна. Гэвч буцахын оронд тэр энгийнээр заасчлан суух Чуниктэй уулздаг. Яг энэ үед Тайгугийн жинхэнэ үнэн илэрнэ. Тэр бол нууцаар ажиллаж буй мөрдөгч бөгөөд үлгэллүүдийн дунд явагдаж буй хар тамхины наймааг шалгах даалгавартай. Түүний зорилго нь Сунтайтай холбоотой бүхнийг мөрдөж мэдээлэх юм. Тэр сүүлийн олдвруудаа хуваалцсан ч Чуник түнд итгэхээс татгалзана. Тайгу өмнө нь хит олон худал мэдээлэл өгсөн тул дахиад нэг алдаа гаргавал Чуникийн бүх карьер сүрч мэдгээр байв. 놓치려는 것처럼 매번 한 발씩 Мимэд иргэн ирэхэд Сунтай ресторана урдын адил нээн. Хоёр үйлчлүүлэгч орж ирээд их хэмжээний хоол захиалав. Ажилчид шуурхай ажиллаж Сунтай бахархалтайгаар санал хүсэлт асууна. Гэвч хариулахаас өмнө хоёр үйлчлүүлэгч гинэт хоолны хордлогонд орж унцгаана. Зочирдсан Сунтай галтгоороо яаран орц найрлагад ямар нэгэн асуудал байна гэж сэжиглэнэ. Шалгаж үзэхэд хоолнд ашигласан дахианы мах мууцсан байсныг олж мэднэ. Тэр хоолны зал руу буцаж ирэхэд Гэмпио тайван суугаад хүлээж байхыг харав. Мессеж тодорхой. Энэ бол өшөө авалт. Хохирол маш хурдан тархна. Гомдол санал сошиал медиаг дүүргэж, рестораны нэр хүнд ганцхан шөнийн дотор нуруу өнөв. Маргааш оройн бомб дээр уур хилэн доромжлолд автсан Сунтай бүлэглэлийн удирдагчдын өмнө Гэмпиотэй нүр тулан зогсно. Харгас зодон эхэлж хяналтаас гарч эцэст нь хоёулаа гол руу ундаг. 누구야? 어딜 가 이 새끼들! Мэдээ улс даяар тархна. Сикупагийн хаан ширээний хамгийн хүчтэй хоёр залгамжлагч үгсэн гэж таамаглацгаана. Цогцос олдоогүй тул улс орон даяараа зочролд орно. Хоёр нэр дэвшигч байхгүй болсон учраас удирдлагын байр суурь автоматар панхоод шилжинэ. Хин дуртай дургуй хамаагүй Сика шин толгойлогчтой болно гэсэн үг. Гэвч улс даяараа тэднийг үгсэн гэж итгэж байх үед үнэн байдал огт өөр байлаа. Мими рестораны нууц арын өрөөнд Сунтай, Гэмпио хоёр амьд ирүүл байв. Тэд бүх зүйлийг драматик уналтаас эхлээд итгэл үнэмшилд хүрүүлэх шар хүртэл жүжиглсэн байв. Гэмпиогийн утгалуулсан мэт сорив хүртэл Тайгугийн тусламжтайгаар нарийн зохион байгуулагдсан байлаа. 한돈 특수부위를 쓰면 왜 말이야? 멋진데. Төлөвлөгөө төгс хэрэгжижээ. Ингэснээр тэд удирдад хүчээр татдагтаас зайлсхийж чадсан. Тэд амсхийж анх удаа тайван амьсгалах агшинд гинэт хаалган гойно. Шүн дунд Сэм Панхо хоёр ресторан руу орж ирнэ. Зочирдсан Сунтай, Гэмпио хоёр яаран нуугдаж чагнана. Дараа нь болж буй бүх яриа аимшигтай байлаа. Сэм энэ бүх хугацаанд нууж ирсэн нэг нууцыг дэлгэнэ. Тэр бол Дайсугийн үхлийн буруутан байсан аж. Өмнөх босс нь өөрийгөө хорлоогүй. Сэм түүнийг зориуд зохион байгуулсан байв. Дараа нь тэр Панход дарамт үзүүлж Сикупа түүний томоохон хэмжээний хар тамхины ажиллагаанд хамтрах эсхийг асууна. Хэрэв Панхо татгалзуул Дайсу шиг хувь тавилан хүлээж магадгүй гэдгийг сануулна. Үүнийг сонсон Сунтай уурлан гарч дайрах шахад Гэмпио Тайгу хоёр арайхийн түүнийг хориглож чадав. Нуугдаж буй байрандаа буцаж ирэхэд Гэмпио сандарч эхэлнэ. Тэд үгсэн дүр эсгэж байгаа учраас цагдаад хандах боломжгүй. Яг энэ үед Сунтай тайван байдлаар өөр нэг нууцыг дэлгэнэ. Тайгу зүгээр нэг туслах биш. Тэр үнэндээ нууц ажиллагааны мөрдөгч байжээ. Сунтай үүнийг аль эртнээс мэдэж байсан гэдгээ тайлбарлана. Тайгу цагдаагийн дүрэн хувцаа нуухаа байнга мартдаг байсан нь хитрхи ээлт байсан аж. Гэсэн ч түүнийг илчлэхийн оронд Сунтай ойр байлгаж цагдааг төөрөлдүүлэхийн тулд худал мэдээлэл өгч ирсэн байна. Тэр байтугай аюулгүй байдлын үүднээс хэд хоногийн өмнө Тайгугийн бууг нууцаар сумгуу болгосноо хүртэл хүлээн зөвшөөрөв. Одоо ингээд тэд нэг зорилготой болжээ. Сэмийг илчилж түүний ажиллагааг зогсоож Дайсугийн өшөөг авах. Гэхдээ нэг том асуудал байна. Баримт. Тэд үннийг мэдэж байгаа ч нотлох зүйл хэрэгтэй. Тэгтэл Тайгу эцэст нь итгэлтэйгээр урагш алхаж нэг зүйлийг илчлэнэ. Түүний бүх бие нууц камеруудаар тоноглогдсон байжээ.
Тэдний өмнө сонссон үг бүр тодорхой бичигдэж үлдсэн бөгөөд баттай нотлох баримт болж чадна гэж бодцгоо. Маргааш өглөө догдол дүүрэн тайгу бүх зүйлийг чуник тайлгнахаар яараа очно. Гэвч магтаал хүртгийн оронд тэр даруй ницаагдана. Өмнөх бүтлгүү тайлангууд нь түүний нэр хүндийг унгаасан тул чуник түүнийг огтгонч нухацтай авч үзэхгүй байлаа. Тайгуг бүр ажлын өрөөнөөсөө хөөгдөнө. 언제는 무슨 뽕 냄새? Сэтгэл нь шаргалсан тэр сунтай Гэмпю хоёр дээр буцаж ирнэ. Хоёр залуу түүнийг зоригжуулж энэ даалгавар нь нэр төр ичүүрээс ч илүү том гэдгийг сануулна. Тэд хамтдаа дараагийн алхмаа төлөвлөж эхлэв. Энэ удаа тэд цагдаад найдахгүй. Тэд сайн болон түүний бүх ажиллагааг өөрсдөө устгахаар болов. Хэрв амжилттай болвол Тайгу эцэст нь нэр хүндээ сэргээж үргэлж хүсэж байсан жинхэнэ офицер болж чад. Тэдний удаан бэлдсэн өдөр эцэст нь ирлээ. Энэ бол Сигапа хөдөлж эхлэх мөч. Сэм томоохон хар тамхины 8-нд оролцож байлаа. Тайгу нууц ажилтны дүрдээ орж жолооч болж үжиглэн бүлэглэлд дунд дуусна. Явхынхаа өмнө тэр өөрийн байршлыг Сунтай Гэмпю хоёрт шууд дамжуул. Тэд аль хэдийн байр сууриа эзлэн хүлээж байв. Тайгу уулзалтын газарт хүрмэгцээ бүхнийг чимээгүй ажиглаж цамцныхаа довчонд нуусан жижиг камераар бүгдийг бичиж эхэлнэ. Түүний с ิจ гтэй үйлдэл Панхоод баг зэрэг эргэлзээ төрүүлсэн ч азар тэр мэдэгдэлгүй өнгөрч чадлаа. Гэтэл гинэт Панхо Тайгуд урд нь хар тамхиг дуршиж үзхийг тушаана. Айдас түүнд нүмернэ. Тэр яг юу их ёстойгоо огт мэдэхгүй байлаа. Яаж игээд арга заах гэж оролцсон ч хамгийн буруу шийдвэрийг гаргана. Тэр хар тамхиг өөрөө уучхна. Хэдхэн минутын дотор нөлөө нь илэрч эхэлнэ. Хагас ухаангүй бодсон байдалтай Тайгу бүрч солиотой алхам хийж сошиал медиагаар шууд дамжуулалт эхлүүлэн чуник руу нотлох баримт болгон илгээнэ. Өөртөө итгэлтэй атлаа бодсон тэрээр гараа буу мэт чиглүүлж бүгдийг баривчлах гэж оролдоно. Гэтэл жинхэнэ буун сумгүй. Тэрч бүхэл гар дээр нь бууч байгаагүй бүрэн марцсан байв. Аз болж яг тэр мөчөд Сунтай Гэмпю хоёр орж ирнэ. Зодонд орохын өмнөхөн Сунтай ганцхан энгийн асуулт тавив. Насан туршдаа өнгөө хоол идэхийг хэн хүсэж байна? Тэр доороо бүлэглэлийн гишүүдийн талаас илүү нь талаа солин түүний талд оров. Дараа нь жинхэнэ эмх замраагүй байдал эхэлнэ. Хоёр тал мөргөлдсөн том хэмжээний зодоо өрнөнө. Удалгүй Гэмпю Панхото нүр тулан таарна. Энэ удаа тэр тулааныг хамгийн санаанд оромгүй байдлаар дуусгаж өөрийн онцгой танго маягийн тулааны аргаараа түүнийг ялна. Энэ хооронд Сунтай урагш дайрсаар замд тааралцсан бүхнийг даран гарна. Эмх замраагүй байдлын үеэр Сэм мөнгө хар тамхи дүүргсэн чемдантайгаа цухтахыг оролдов. Гэмпю түүний замыг хааж чиглэлээ өөрчлөхөд хүргэх бөгөөд тэр шууд Сунтайтай нүр тулна. Булан шахагдсан Сэм сүүлчийн аргаа хэрэглэв. Тэр сэтгэл хөдлөхөн үг хэлж өнгөрсөн дурсамж гимшилтэн тулгуурлан Сунтайг ятгахыг оролдов. Чимнааныг түүний хүлд тавин бууж өгч байгаа мэт дүрсгэв. Гэвч Сунтай анхаарлаар сулруулах тэр агшинд Сэм довтолж хутгалнаа гэж төсөөлж байлаа. Гэтэл Сунтай аль хэдийн үүнийг тооцоолсон байлаа. Тайгугийн өгсөн хамгаалтын хэрэгслийн ачаар хутгалалт ямар ч нөлөөгүй өнгөрөв. Тэр даруй Сэмийг дараа унгаж өмнө нь Дайсугийн өгсөн бэлэгдэл тутахаар түүнийг баривчлав. Удалгүй чүнийг хахлах нэмэлт хүчний хамт ирж эргэн тойрныг ажиглан Сигупагийн жинхэнэ удирдагч нь хин юм бэ гэж асууна. Үүнийг сонсоод Гэмпю чимээгүйхэн холдож тангоны хичээлдээ явах ёстой гэж хэлээд яв. Ингэснээр зөвхөн Сунтай ганцаараа үлдэнэ. Бүгдийн харц түүн дээр төвлөрсөн тэр мөчөд Сунтай эцсийн шийдвэрээ гаргав. Тэр газар дээр нь бүлэглэлийг тарааж орхино. Гишүүд энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрч өөр өөрийн замаар явхаар болов. Гэсэн ч тэд Сунтайг удирдагчаа гэж үзээр байх бөгөөд хизээч дуудсан эргэж ирнэ гэж амлана. Ганцхан нөхцөлтэй. Үнгүй хоол байв шүү дээ. Цаг хугацаа өнгөрч Тайгу эцэст нь мөрөөдөлтөд хүрнэ. Солонгосын цагдаагийн дарга болтлоо твшив. Ингээд түүх өндөрлөнө. Уг киноноос бид юуг ойлгож авах вэ? Хэрвээ амьдрал чинь эмх замраагүй болж эхэлвэл хэсэгхэн өгсөн дүр тоглож өөрийгөө сэргэн сайхан хоол хийж бусдад хариу нэхэлгүйгээр үдийн хоолч болтугай үг. Тэр нь бусдын зүрх сэтгэлийг дулаацуулдаг юм шүү. Амьдралд заримдаа зүхтах биш давж гарахаас өөр сонголтгүй үе байдаг. Эсвэл зүгээр л хүлээн зөвшөөрөх үе байдаг. Гэхдээ бид бүгдээрээ амьдралаа дахин бүтээн өгөх сэтгэлээрээ гэрэл түгээж хайраар хоололдог болохоор л үнэхээр амьд байгаагаа мэдэрдэггүй гэж үү? Одоо та бүхэн замдаа гарч энэ гэрлийг
Бусдад түгээх үүргээ битгий мартаарай.